тооллыг өгүүлэгч байдгаадыг хэлнэ. Үүнд 2 нэгдүгээрт А өөрийн үндэстэй төв үзэлтэн гэдэг нь өөрийн бэлэг янаараар бүтснийг янгуухад зөвшөөрдөг мөн чанар ямагт байхгүй өгүүлэгчийг хэлнэ. Бэд нь хэтрүүлэгч төв үзэлтэн гэдэг нь өөрийн бэлэг чанараар бүтснийг нэрийтгэл төдийч үл зөвшөөрдөг мөн чанар байхгүй хэмээн өгүүлэгчийг хэлнэ. Хэтрүүлэл гэдэг нь номлон буулгах нэгэн зүйлийг хэлдэг. Энэ мэдчилэн дөрвөн довцсон тооллыг баримтлагчдын өөр өөрсдийнх нь үзэл бодол ухаанаар тайлбарлсан ном сургаалыг Чойрын 5 бод гинэ. Чойрын ном хэлэлцэх буюу хаялцах мэтгэлцэх гэдэг нь хоёр хүн өөр өөрсдийнхээ ухаанаар номын утгыг ойлгосноо номын үгээр хоорондоо хэлэлцэж бид бурхан багшийн зааж сургаснаар энэ насны амьдралдаа зөв явах, буян хураах, буруу үйлдэлийг твчих, нисвансан арилгах нь бидний гол зорилго юм. Бурхан бусад амьтдыг ч гэсэн өөрийн явсан зам мөрөөр гэгээрч Бурханы худаг олохыг зааж сургасан байдаг. Бид энэ насандаа бүгдийг бүтээж чадахгүй ч гэсэн яг одооноос бага багаар өөрийн үндсэнд буй 84 мянган тоотой нисвансыг арилгахын төлөө чадхаараа зүтгэх нь чухал юм. Энэ нь бид бүгдээс хамаарна. Гаднаас өдөөгдөхөөс бус үүсэхгүй. Уг шалтгаан буюу үндэс нь бидний сэтгэлж байгаа түүнийг өдөөн ил гаргах шалтгааны гаднаас үүсэж болно. Энэ бүхнийг ойлгуулахын тухайд гүн ухааны 5 бодийг наривчлан тайлбарлан айлтсан юм а. Би энд өөрийнхөө бодлоор чадах ядгаараа тайлбарлах гээд оролдъё. Учир нь би 3 ботын сонссон боловч сайтар ухаар нь судалж үзэж чадаагүй миний ухааны цар хүрээгүй. Гэсэн хэдий ч та бүхнийг Чойрын ном үзэх нь зөвхөн лам хуургын л чухалчих зүйл бид заавал үзэх ёстой биш гэдэг байдалтай байдаг бол тэр буруу юм шүү гэдгийг тайлбарлан ойлгуулах гэж энэ тухай ярьж байна. Чойрын номыг давчханж гэсэн мэдхийн тухайд тогтсон таалтын 4 аймагтнуудын тухай сонсох мэдих зайлшгүй шаардлагатай. Үүнд нэгдүгээр өөрмөц өгүүлэгч, хоёрдугаар судрын аймагтан, гуравдугаар сэтгэл төдийтэн, дөрөвдүгээр төв үзэлтэн. Аад нь өөрийн үндэстэй төв үзэлтэй, дээд нь хэтрүүлэгч төв үзэлтэй. Өөрийн үндэстээс доошх аймагтан бүгдийг хэтрүүлэгч нар шинжлэн үзвээс мөнх тасархай 2 хязгаарт унсан байдаг боловч тэд өөрсдийгөө мөнх тасархай 2 хязгаараас хагдсан төвийг баримталдаг хэмээн эрмэждэг учраас өөр өөрийнхөө ёсонд төв үзэлтэн гэж таалан үздэг. Учир нь тэр 4 зүйл тогтсон таалалд өгүүлэгч нарын мөнх тасархай хязгаарыг твчих ёс адилгүй байдаг. Нэгдүгээрт өөрмөц өгүүлэгч нар үүрэг гарахын цагт шалтгаан хаагдана хэмээгээр мөнхийн хязгаарыг твчих болон шалтгааны сүүлд үүрэг гарна хэмээн тасархай хязгаарыг твчих гэх мэт юм. Хоёрдугаар судрын аймагтай нар хуран үйлдсэн бүгд тасралтгүй үргэлжлэн гардаг хэмээхээр тасархайн хязгаарыг твчих болон агшинаар эвдэрдэг хэмээснээр мөнхийн хязгаараас гитгэн гэж үздэг. Гуравдугаарт сэтгэл төдийтэн нар хотол нэрийтэл үнэн бүтээгүй хэмээхээр мөнхийн хязгаарыг твчих болоо хэмээн үздэг. Дөрөвдүгээр төв үзэлтэй нар юмс бүгд янгуухад бүү хэмээхээр тасархайн хязгаараас гитгэх бөгөөд үнэлгүй байхгүй хэмээснээр мөнхийн хязгаараас гитгэн хэмээн тайлдаг. Энэ бүх хоорондоо харьцахгүй харин ч нэг нэгэндээ дэм болно. Учир нь дээд тогтсон тааллууд нь доод тогтсон тааллуудынхаа нийтийн бус үзлүүдийг хаах боловч доод тогтсон тааллуудын үзлийг ойлгох нь дээд тогтсон тааллуудын үзлийг ойлгох шилдэг арга мөн учир дээд тогтсон таалал дургуутсан басамжилж болохгүй. Бүр хялбарчлан тайлбарлах юм бол бид хоёр хязгаараас хагдсан хоосон чанарыг оноход төв үзэлтний тогтсон таалал нь зөв тийм болохоор энэ ёсонд айлдсан номлол сургаалыг л судлах ёстой гэж явцуурах юм бол суургүй байшингийн дээд давхарт амьдрын дээврийн байвал болно гэсэнтэй утга нэг болох юм.
доод тогтсон тааллын нийтийн бус гэдэг нь ялгамжаа туршилгаас мэдэрснээ ярьж байна. Мэдээж Бурхны номын ач тус тэр дундаа гүн ухааны сургаал номлол Чойрын номын ач тус агуу их гэдэг нь үгээр хэлшгүй би ч энэ богино хугацаанд тайлбарлаж чадахгүй билээ. Та бүхнийг өөрсдөө сонсоод үзээд ухаарлан чухал юм шүү гэдгийг сануулъя гэсэн байна. За одоо энэ хандмаа дулмаа байгаа юмыг би та бүхэндээ дамжууллаа. За хурал маань үргэлжилж байна. Одоо эндэртээ гэр бүлийн хүмүүжилд бүддийн шашны нөлөө гэсэн сэдвээр номын цэнхэр төрийн бус байгууллагын тэргүүн Хулангаан үрж байна.